Гэр ороод амьдарч байгаа хүмүүсийн цааш хүн болгоны асуудлыг шийдэж чадах маш супер шийдлэг нөө та итгэв. Тэгвэл яг энэ шийдлийг санал болгож буй нэгэн эрхэмтэй танилцгаая. Сайн байцгаана уу? Намайг Цэнгний Төмбаяр гэдэг Хашаандаа сайхан амьдрын хөтөлбөрийн санаачлагч байна. Төмөө бол хөвсгөлийн малчин айлын хөв. Тэрээр хөдөөнөөс хотод оюутан болж ирээд өдрийн 5,000 төгрөгийн цалинтай зүдэг мод ургуулах ажил хийж байсан нь түүний энэхүү супер шийдлийг олох суурь нь болжээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр ороод эзэлдэг. Мөн 200 мянган орчим хашаанд нөхөн жорлон байгаа нь хөрсний бохирдлыг бүрдүүлж байгаа хамгийн том хүчин зүйлүүдийн нэг болж байна. Гэхдээ энэ асуудлын шийдлийг хүмүүс зөвхөн мөнгө л гэж хардаг. Зөвхөн мөнгөтэй айлууд л нөхөн жорлонгоос салж, зөвхөн мөнгөтэй айлууд л ногоон байгууламжтай болж, зөвхөн мөнгөтэй айлууд л хашаандаа сайхан амьдарч гэнэ гэж эндүрдэг. Төмбаяр 2016 онд Хашаандаа сайхан амьдрын хөтөлбөрийг үүсгэн байгуулж, өдгөө 400 мянган орчим хүнийг нэгтгэж чаджээ. Тэд ногоон зээлээр жорлон авах хамгийн хямдар хэрхэн гэрээ дулаалгаас ахуулаад төсөвгүй шахуу хашаандаа ногоон байгууламжтай болох аргуудыг хуваалцдаг. Хамгийн гол орц нь юу гэж хөдөлмөр. Ханзарсан банцаа тэгшлэхэд, яаж исэн хаалгаа засахад, ганц мод тарихад, зэрлэг өвсгөд зулгаахад хөдөлмөр л хэрэгтэй. Хүн өдөрт 30 минутыг хашаандаа зарцуулахад хүн 3-5 жилийн дараа амьдрах орчин сайхан, хашаандаа сайхан амьдарч болно. Хэрвээ танд Төмөхийн төг таалагдсан бол энэ хүүхдлийг бусдад хүргээрэй. Мөн илүү олон гайхалтай төдийг үзэх гэсэн бол ноорыг дагаарай.